За би Тэмүүжин гишүүний зарчмын санал байр суурьтай санал нэг байгаа өгөөд дэмжиж болон үргэлжлүүлж бас хэдэн санал хэлье гэж бодож байна. За 2021 онд шүүхийн багц хууль шинжлэгдэж байх үед шүүхийн хууль бол шударга ёсны тогтолцооны 10% юм аа. Бид нар шударга ёсны тогтолцоо ганцхан шүүхийн хууль баталснаар шийдчихгүй. 90% нь бол энэ мөрдөх болон прокурорын хяналтын үе шаттай холбоотой шинжилэл хийгдэж байж энд бүтэн болно гэдэг зүйлийг бол хэлж ирсэн. За үнэхээр хэрэг шалгагдж байгаа хэрэг учрлын 90% нь бол шүүх рүү явдаггүй буюу прокурорын үе шатанд хянаж хэргийн хувьцаа шийдэгдэж байдаг. Тэр утгаараа шударга ёсны тогтолцооны маш том цөм хэсэг бол прокурорын байгууллага байдаг. За сүүлийн үед харагдж байгаа нэг тогтолцоо бол шүүх рүү бүх зүйлийг зааж чиглүүлэх байдлаар хариуцлагаас бултах, ард нь нуугдах ийм хандлагад мөрдөх алба дадах ийм байдлыг анзаарэгдэж байгаа. Өрчилж хэвлэлээр хэн нэгэн хүний гин буруу гийн асуудлыг түгээдэг. Нийгэм олон нийтийг энэ хүн аль эрт гин буруутай мэт ойлголтыг төрүүлдэг. За ингээд эцсийн хүн ална гэдэг шиг энд нь бантаж прокурор ерөөсө бушуухан шүүх рүү шилжүүлдэг. Өөрсдөөсөө ингээд хариуцлагыг хүлээхгүй байх ийм хандлага автчихвэ гэдэг дээр би болгоомжилж байна. Хууль тогтоогчдын хувьд тодорхой хэрэг учрлын асуудлаар прокурорын байгууллагад нөлөөлөх, асуух, заавч чиглүүлэх ийм зүйл бол байхгүй. Тэр ч утгаараа сая жишээлбэл алтан уяг гишүүн том хүн учраас тодорхой хэрэг учрал бол ярихгүй гараа авчиж байна. За энэ алтан уяг гишүүний жишээлбэл холбогдоод байгаа хөгжлийн банктай хэргийг би прокурорын яллах дүгнэлтийг 1000 гаруй хуудас яллах дүгнэлтийг бол уншиж үзсэн. Би яагаад уншсан бэ гэхээр өөрөө хөгжлийн банкны гэх сонсголыг 3 сарын турш улсын их хурал дээр хийсэн. Энэ дээр маш олон үйл баримт нотлох баримтуудыг яригдсан учраас эндээс ямар асуудал нь шүүх рүү шилжиж байгаа юм бол ямар нь хэрэг биш болж бас үлдэж байгаа бол гэдгийг их анхааралтай үзсэн. Тэгээд тэмдэглэж үзэж яхад надад нэг юм сонин юм анзаарэгдсан нь тэр 80 хэдэн хүнээс 40 гаруй нь хөгжлийн банкны төлөөлөл төрцөөлийн гишүүн гэх хүмүүс байсан. Эндээс 14-5 орчим хүний хэрэг нь нэр нь солигдоод яллах дүгнэлт нь копи паст яваадсан. Копи паст. Өөрөөр хэлбэл тэн дотор нэг хэдэн үгийг алдаатай бичсэн байгаа байхгүй юу? Яг тэр алдаатайгаа тэр 14-5 хүн дээр яг адилхан яллах дүгнэлтээр яваад байгаа байхгүй нөгөө үсгийн алдаатайгаа. Энд чинь шууд компьютер дээр copy and paste хийгээд байна гэсэн үг байхгүй. Тэгтэл тэр хүн болгоны хэрэг учрал нотлох баримтууд гэдэг чинь өөрөө өөр байгаа шүү дээ. Энэ хүний хувь заяа яригадаад байгаа байхгүй. Гин бурууг шүүхтэр аваачиж байгаа хэргийн тухай яриад байгаа байхгүй. Тэгээд тэр олон мянган хуудас яллах дүгнэлтийн хэргийг 10 хэдхэн хоногийн дотор прокурор шүүх рүү шилжүүлчихэж байгаа байхгүй. Би бол 3 сар нотлох баримт үзчихсэн. 3 сар шүү. Прокурор 10 хоног. Тэгэхээр энэ За 1 минут нэмж өгье энэ хэрэгшөнд. Би энд юу хэлэх гээд байна нөхөр тухайн прокуроруудыг тухайн хэрэгд би нөлөөлөх гэж байгаа тухайд биш. Энэ улсын дээд шүүхээр орцсон хэргийн тухайд би ярьж байгаа учраас эцэлсэн хэргийн тухай би өөрийнхөө байр суурийг хэлж байгаа гэж үзэж байгаа. Жишээлбэл манай төр хорооны сонсгол дээр тодорхой хүний гин буруугүй гэдэг нотлох баримт яригдсан байдгийг. Тэрийг би хууль хяналтын байгууллагууд харсан юм болов уу, үзсэн бол би ч ярьж болохгүй шүү дээ, нөлөөж болохгүй. Ингээд харахаар жишээлбэл тэр газрын захирал гэхүү, тэр мэрэгжилтэн гэхүү, тэр төлөөлөл төрцөөлийн гишүүний гин бурууг нотлсон баримт жишээл тэнд очиог байгаа байхгүй. Тэгэхээр энд юу хэлж байгаа нөхөр цаашдаа парламентын төвшинч тэр бид нэр шүүхийн хурлуудыг нээлттэй болгодог болцсон. Энэ өөрөө нөгөө прокуроруудыг айгүй их тийм бас
тэр яллах зүйлүүдийг хэр хариуцлагатай, хэр нотлохотой одоо ярьж байгааг арт түмнэрээ бас ингэж харах болцоог олгоцсон ингээд байгаад байгаа юм.